хажууд ийм үрдэн байгаад би тийм дөрөвдөр хийж чадахгүй байсан та. Тэр ингээд жин би одоо ийм яагаад ингэж чадахгүй жил хэрэгсэн үрдэн багтсан одоо нөгөө шийд хичээл аваад надад зөндөөд ирсэн. Нөгөө дэшгаа тоонаа маш их чаддаг. Тэгээд нэг өдөр нормаль шийдвэр хийхдээ за энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн хэрэглэсэн нас дээр зогсдог гэх. Тэгээд цаашаа бодоод. Тэгээд би чинь бодоо ингээд агаш ажиллаа. Тэгээд өдөө босоод аль би юу хийж байгаа гэсэн өдөөний гурван цагаар өгсөн. Цаашаа цаашаа өдөө их ажиллаж. Тэгээд хэрэгсэн одоо 2 жил хэрэгж чинь за кафегаар билээ гэж. Тэгээд яагаад насаа 14 та бодож чадсан. Өөртөө унтаа тэгээд одоо хийхдээ hodгийг үзсэн. Янз бүр. За одоо ийм үү. чатаар яг ихээс ирсэнтэй зургийг аваад явсан. Би 3 удаа турсан. 100 кг болж их авчихсан. Эхнийх нь би мэдлэг авахгүй залуу байсан. За шууд харах юм аа. За хоёрдугаар нь яасан гэхээр маш хариуцсан юм. Өөрийгөө маш шийдсэн. Нэг урт хичээл нэг өөрийгөө маш ингэж хэрцгийгээр ингээ хасчихсан. Тэр үед би бүх масаа хийсэн, өвчтөйсэн болчихсон ерөөсөө ойлгож байгаа юм. За ингээ 3 дахь нь үеийн санаа явуулсан. Үнэн айсан. Тэгээд би маш их сонирхсан факторлыг яагаад би ингэ ингээ миний өмнө ингээ айсан гэж судраад өчигээ ингээ зовж ирсэн юм бэ? Яагаад манай их ингээ ямар ч үнцэн арьс байхгүй юм бэ гэдэг. Би бусад практик хүнийг шууд ингээ маргааш ингэж энэ практик юм бол аваад хэлдэг байсан хэрнээ тэр практикийн хүнийг маш их судалж авчихсан. Би өөрөөсөө хэлж мэрэгчтэй. За тэгээд судалсан чинь маш агуу хөвгтэй хамгийн сайн сонсон маш агуу маш олон жилийн одоо нөгөө эрдэмтдийн агсын бүтээл байна. За тэнгууд нь эргэж үзэхгүй тэр практикийн хоолыг чингастай онлайнаар баярмагшин зүйлийнхаа зөвлөгөө чингасчихсан. Тэр үед надад өглөөний 3 хоолыг манай үеийнч өгөөд баярмаа зөвлөх маань над руу яаж энэ хоолоо яаж идсэн бэ гэж асуугаад бол би хэлчихээ хайчихсан болов. Одоо тийм хүмүүс зөндөө байна. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхаа үр дүнг ойлгохгүй, бүтээгдэхүүний асуудлаагүй, мэдгүй, агуу том түүхтэй ийм компани хоолыг идж байгаагаа мэдгүй ингэ хайчдаг хүмүүс зөндөө. Би тэрийг ойлгосон учраас хизээч чадахгүй гэдгээ шийдвэрээ гаргасан. Нөхөртөөгөө ярилцаад гадаад хоол идчихээ бүсийн дөрөвний хам хассан шүү дээ. Би яг идж байгаа нэг жилийн хугацаанд өөрчлөлт гаргасан. Би чинь статус жоо статус надад маш гоё өөрчлөлт ирсэн. За тэгээд нөхөртөөгөө би ярилцаад хоёулаа гадаад гарьяа. Одоо энэ Монгол яг ингээд 8 цагийн ажил хийгээд урд хорвоогоо хойд хорвоогоо урд хорвоогоо өгөөд бид ажиллахгүй байна. 3 хүүхдийн ирээдүйн төлөө хоёулаа гаргашаа харъя. Мөнгөтэй олж иржээ хоёулаа Монголд бизнес хийх гэсэн зорилготой байсан. За тэр үед би хоолтой үнээр хайртай байсан. Би бүтээгдэхүүнгүй ингэж гадагшаа явахгүй. Тэгэхээр ингээд яаж ингэж гадаад
захиалж эздэм бэ гэсэн чинь би даасан гишүүний гэрээ байсан. За би даасан гишүүний гэрээгээ хийсэн цагаас нь ахвалаа би хөнгөлтэй өмнө биш. 25, 35, 42 супервайзер би маш амархан болохын тулд 2 сарын турш маш олон тусалж ирсэн. Зөвлөгч мэрэгчлээ байсан учраас ажлынхаа бүх хүмүүс санал болгосон. За онлайнаар үр дүнгийнхаа зургийг шууд цацсан. Ичгүй цацсан. Би бол ичдэг байсан өмнө. Ийм таран байж турсан чи би ингээд нуудаг байсан. Үр дүнгээ. За үр дүнгээ нуухгүй шууд онлайнаар цацсан л та. За тэрнгүүт надад маш олон үйлчлүүлэгч үүсэж ирсэн. Эхэлсэн. За тэр хүмүүс тусламжаа 50% супервайзер болсон. За супервайзер болгоод бид нар яг ингээд улааштай гаргаж байгаа. Яг ингээд улааштай гэдэг шүү цэцэг өгөө шүү чамд тэнгууд нь би хойлоодтой одчих улаан авсаар алхдаг байсан шүү дээ. Тэр үед яг миний танил тийм бодож байсан. За тэгээд ингээд сайхан улаан авсаар алхаад цэцэг авсан. За тэгээд болон сургалтанд ирсэн баг байсан. За болон сургалтанд ирсэн чинь нөгөө хэрэг ямар их боломж байд юм бэ? Бүх хүмүүсийн хүсэж идэг мөрөөдөд идэг бүх боломж мөрөөдлөө биелүүлэх боломж. Миний мөрөөдөл бол 68 кг болох мөрөөдөл гэсэн. Гэтэл асар том мөрөөдөл гэсэн. Мөрөөдлийн бүх тэр шатыг алхасаад мөрөөдлөө биелүүлэх гэж нөхцөлөө гадаад явах болов. Тэр платформын бизнесийг сөрөг көдөг юм байна гэдэг. Көдөг байгаа. За ингээд энэ сарын төлөв баярлалаа гэж байна. Тэгээд фото байсан. Одоо 3 жилийн аймаг project 3 жилийн аваад тэгээд энэ миний би зөвлөж мэргэжлээ маш их хайр 10 жил зөвлөж мэргэжлээ ажилласан. Гэхдээ надад зөвлөж мэргэжлээ ажиллах надад ажлын цагийн өрөөлөж байгаагүй. Өдрийн 8 цаг ажиллав. Тэрнээс хойш бичиг цаасны ажил орой 10 минуттай хийдэг. За гэр бүлээ гадаад өгдөг гэхгүй би өөрөө өвдсөн ч ингээ өвдөлтэй гэдэг. Өөрөө би хүний төлөө ингээд өвчнөд тэмцэж байгаа нэг гэр бүлийнхаа тэр өвчин зовлон ерөөсөө тоодгүйсэн аав ээжээ тийм юм аав ээжээ гэр бүлтэй хэзээ би цаг хийчихгүй. За ажлын стресс энэ бол маш их байсан. Яг тэр өдөр ажлыг хийж ирсэн. Ацаалтаа байхгүй. Хүмүүс гаднаас орж ирсэн. Үгүй ээ чи яах вэ? Би ерөөсөө тийм юм ацаалтаа цаг баймардаг ажлыг стресстэй байсан. За мэдээж хоол ийм баяр уран зүгээс ахаа. Тэгээд яг орой ирээд за өөрөө хэлж цаг надад байгаагүй. За одоо яг нэг 2 жилийн өмнө ажилласан нэг сайд үеийн орлоготой байсан. За мэдээж амралт гэж байгаагүй. Хасаасан цаг ковид одоо маш их ажилтай байдаг. Зөвлөгчнөр бүгдээрээ мэдж байгаа учраас одоо хатар зүгийн гарлаад бид хамгийн түрүү дайшиг ажиллаж байсан. За мэдээж гэр бүлээр ажиллах энэ миний мөрөөдөл байсан. Зүгээр юм зөвхний үүнээс мөрөөдөл байсан. За бид гэр бүлээр ирээд өөрийнхөө ажлын цагийг өөрөө сонгодог болсон. Өглөөний клуб ажилласан 4 цаг ажилласан. Гоёгоо. За гэр бүлтэйгээ хамтдаа байна. Өдөржингөө гэр бүлтэй цагаа зарцуулдаг гэсэн. За мэдээж стресс бааж явалтай. Өглөө алган хүмүүсийг инээж үйлчлэн маш гоё. Бусаад би гоё инээсэн дандаа ингэж илүү жингийн ажилласнаа би тэр хүсэж байгаа зөвөрийг ажилласнаа би маш гоё аз жаргал авдаг гэсэн. За бүх тасаар бүрдэх боломжтой энэ сургалт байна. Гадаад дотор би маш олон сургалт байна. Эрдэнэт би хичээл байна. Алдартай хүмүүстэй хамтарч ажиллаж байна. За мөн өөрийнхөө одоо асуулт өглөө те биеийн халдвар анхаарах цаг зав гараад ирсэн. За бид орлого 10 дахин нэмэгдсэн. За тэгээд гадаад дотор би бүх амралтуудаар одоо явж хийж 5 орноор аялсан байгаа дээ. Аялангаас тусах сургаа амарсан байна. За бид бүх хүмүүс юусэн сайхан ингээд бүр ингээд гэр тасруулсан байгаа цэцлэпийн хоол хийсэн хүмүүс бүгд тийм сайхан болдог. Өөр судалгаа байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ийм сайхан ярих хамт олон донд орсондоо би маш их баярлагдав. Түрүүний тайзандаа гарч ирсэн бүх хүмүүсээс би ирчүүж энерги авдаг байсан. Энэ хүмүүс чинь ямар гоё явсан. Энэ хүмүүстэй хамтарч ажиллахаас би мөрөөддөг байсан. За бид 2023 оны ирээдүйн мэдээллийн сургалтнаас яг жишээлбэл ажлаас гарах шийдвэр гаргаж ирсэн. За тэнгууд буцаад ингээд сүлд ажил ирсэн ажлаас гарна нөхөр маань эсэргүүцсэн, аав ээж эсэргүүцсэн, хамт олон эсэргүүцсэн, гэр бүл бүгд эсэргүүцсэн. Би эсэргүүцлийг яаж даван туулсан гэхээр би холыг хийсэн байсан. Би үнээр аз жаргалтай сайхан олон хүний амьдралын чанарыг өөрчилж би үнээр сайхан амьдрмаар байсан. Тийм хатлаа би туулсан зүсгээд амжилтанд хүрнэ гэж шийдээд ажилласаа гараад
За ингээд сайхан ажлаас гараад тууштай бүлэбэ ажилласны одоо үр дүнд за сая нэг сард Вьетнамын аялал ихэд Дубай аялал энэ болол биелүүлээд авсан аялалт маань за энэ болохоор хантайгаа хамт явсан гэр бүлээрээ явъя гэсэн чинь за ихэд ямар ч хоёулаа явж үзээгээд нөхөртөөгөө явчихсан. Энд би нэг ч төгрөг гаргаагүй ганц зэрэг кармансаа 100,000 төгрөг авсан гэсэн. Компаниас $2,000 өгөөд захаа ирээрээ карманы мөнгөөр ирээрээ яг гаргасан. Ганц зэрэг гэсэн чинь тэндээс дахнаас нөгөө авсан бодлого хүрэх 100,000 төгрөгийн бензинээ ийсэн гэсэн. Би бол ч гаргаагүй амарчаад байсан. За тэгээд дараа нь Вьетнам аяг энэ спонсоруудын минь хайр халамж спонсоруудын минь зарласан болол аялал энэ үнээр гоё юмсан. Би хүүхдүүдтэй аяг аялал мөрөөддөг гэсэн. Энэ мөрөөдөл маань биелсэн. За тэгээ хүүхдэд хаад жаргалтай байх хамгийн сайхан ингээд нүднээс нь те ад жаргалтай гэр бүлээр ямар гоё ингэж ад жаргал байдгийг би хүүхдүүдтэй ойлгосон. Би хүүхдүүдтэй ирээдүйд одоо ийм хэрэгтэй би орчин өсгмөр бай. Ийм сайхан ад жаргалтай багаас нь авахулаад ад жаргалтай өсгмөр би энэ зорж байгаа. За манай баг хамт олон. За манай баг хамт олон бүгдээрээ дахин удаас бүгдээрээ сайхан бүгдээрээ дагуулсан. Би өөрийн сайхан боломжийг ашиглаж би ганцаараа баймаар юм шүү дээ. Би олоодаа ингэ сайхан баг хамаандаа ийм сайхан боломжийг өгмээрээ. За миний чек урамшуулаад үйлчлэг үзүүлэлт урамшуулаад $22 $200. Энэ зөвхөн баг хамаандаа хөгжүүлсний урамшуул компаниас бодож олгодог миний нэг л төлөвлөгөө олгох гэсэн үг шүү манайхаа. За хамгийн сүүлд бид 4 сарын нэг буюу $2,000-ын үйлчлэг үзүүлсний урамшуул авсан байна. За тэгээд мэдээж төлөвлөлт спонсор дагвал би мэдээж зогсохгүй. За хайртай үеэр дүү маань байгаагүйсэн бол гэрээгээ хийхгүй байх байсан байна. Хайртай үеэр нэгч маань байхгүйсэн бол үр дүн байхгүйсэн бол би энэ хоолыг идэхгүй байх байсан байна. За надад маш гоё төвшөр өгдөг нансалмаа зөвлөх маань байхгүйсэн бол би мэдээж Дубай төлөвтэй болцсон хоёр мориор хийлүүлээд ингээд маш олон гоё боломжийг ингэж татахгүй байсан. За миний хамгийн хайртай зөвлөх баямаа зөвлөх маань байхгүйсэн бол над руу яг тэр үед хоол авсны дараа над руу заргаад бол би энэ хоолыг идэхгүй байх гэсэн баг. За мэдээж хоёр сайхан зөвлөхийнхөө сайхан амьдралыг харсан одоо нөөргөө нүдээр өөрчлөгдөж байгааг харсан. Ийм учраас би одоо энэ компанитэй энэ хоёр персент шиг болно гэсэн зорилго тавьсан учраас энэ замаар бүгд баярлалаа.